Бүгдний өдрийн мэнд энэ бол бодит түүхээс сэтүүлсэн Деакт зурлалын төгсгөлийн 7 болон 8 дугаар ангуудын товч агуулга юм. Босод хэсгүүдийн холбоосыг та тайлбар хэсгээс олж хоосон. Gypsy Nick 2 залуугийн төрөлх хот болох Big Bend дэрсэн бөгөөд охин хэдийнэ тэдний хамтын амьдралыг төлөвлөд ихэж байна. Хосоодыг Nick-ийн бүдүүлбэд зантай ээж Katie машинаараа очиж авлаа. Gypsy машинд сунгуудаа сайн уу танилцахад таатай байна гэхэд ээж нь шууд чи их цоглог охин олоо шивдэ Nick гэж тэрээр ухтав. Тэдний зохиосон түүхээр бол Gypsy гэрээсээ зогтсон бөгөөд саяхан хөвдөл ор хоромгүй хүмүүстэй хоноглож байсан гэж хэлв. Гэтэл Nick-ийн гэр бүл ягч бас харшид амьдрдаггүй болох нь тодорхой болов. Түүний аав Vince Gypsy-г хэдийнэ 23 хүрсэн гэдэгт итгэж чадахгүй байлаа. Gypsy-гийн ханхүүгийн өрөө байшингийн дээврийн хүндийд байв. Өрөөнийх нь аимшигтай замбраагүй байдлыг Nick өөрийнхөө өвөрмөц зохион байгуулалт гэж нэрлэж. Тэнд хувцсны шүүг бас түүний хайртай чулуунуудаа тавих тавиурч байлаа. Мөн Gypsy-д зориулсан жижиг шүүгэж үзүүлв. Nick-ийн гэрийн хөрөгч нь хов хоосон. Ихэвчлэн тэдний гэр бүл Nick-ийн ажилласаа очирсан пиццаг л иддэг байв. Босод үед нь пончик эсвэл жимстэй талхал идэнэ. Gypsy хоол шийдэггүй ямар гээч ээж үе хэмээн гайхан бодно. Тэд хоол олж идэхийн тулд туршигтай охин Nick-т лойрын аргуудаас зааж өгнө. Гэтэл Nick-ийн анхаарал жижиг чулуун дээр очиод л сатарчв. Залуу супермаркет руу орж найз охиныхоо хөлийг махгалсан дүр үзүүлж түүнд зориулж дугуйт тэрэгцэр ууж ав. Ингээд хуучны сайхан цаг шиг л Gypsy дугуйт тэрэгцэр дээр сун явж сурсан зангаараа хоос хүнс хусгаарж байлаа. Хэсэггүй хугацаанд түүний нүдэнд хөнөөгдсөн ээж нь харагдах шиг болов. Үүний дараа охин Godijoni гэр бүлийн гист өөрийн хулгайлсан төмсний нухшаа идээд сэтгэл хангалуун бус сууж байлаа. Nick-ийн ээж Katie охин тандан ээж рүүгээ залгаж харилцаагаа сайжруулахыг санал болгосон нь гэрээсээ хэзээ явахыг нь мэд гэсэн ч охин зөвхөн Nick-тэй л үгт хийхүүсэн. Хүүгийнхээ ярианаас эцэг эхэн Dee-г далзуу гэж бодсон байв. Энэ Gypsy-д огтхонч таарахцсангүй. Тэр ээжигээ магтаж хамтдаа хичнээн олон сонирхолтой зүйл хийдэг байснаа тоочж гарав. Энэ ярианых нь хариуд тэр гэр бүл Nick нэг удаа машины багажинд түүхийн мах үлдээгээд 2-7 хоног ялзруулж байсныг нь хөвгчлөлтөнд орсов. Яг одоо Gypsy-гийн ээжтэй ч ийм зүйл тохиолдож байгаа шүү дээ. Gypsy-гийн бие эвгүр хож гидсний юм уйлаа. Гэвч гифт нь ямар ч юм байсангүй. Тэр үед л охин гэрлүүгээ хармаар байна гэж гонгонож эхлэв. Тэр Springfield руу заавал буцаж очиод Dee-г хэн нэгэн хөнөөсөнгээд цагдаа нарт хэлэх ёстой. Түүнийг тэр чигт нь үлдээж босохгүй гэв. Тэдэнд Dee болон Gypsy-гийн хамтын Facebook хаягнаас хуурамч алуучны нэрийн өмнөөс ямар нэгэн зүйл бичих гайхалтай санаа төрнө. Хөрш Lacey ажилласаа ядарч ирээд Facebook-ээс тэр өөлөгчин өгчихсэн гэсэн постыг олж харав. Бүсгүй тэр даруй ээж рүүгээ залгаж түүнийгч бас Facebook руугаа орж харахыг хүслээ. Тэгэхдээ төжигөө бүтсэнгүй болжтой. Хүмүүс постны дор зөвхөн сэтгэгд бичгээс биш хинч гэрийг нь очиж шалгасангүй. Тиймээс Gypsy байдлыг улам хурцтаж алуучны өмнөөс тэр хараал ицсэн гахайг алж тахир дутуу охиныг нь хүчрхийлсэн гэж дахиж үжлээ. Зурус нийтлэгдлээ. Гэвч тэд үүнээс өмнө постныхоо байршлаа онтрахаа мартчихсан байв. Nick тэр үед охинд цагдаа нар компьютерийн талаар юу ч мэддэггүй юм гээд тэднийг барьж чадахгүй хэмээн тайвшруулсан. Энэ зураар тэрээр өмнө нь баримтлагдж байсан гэдгээс сансаргүй ам алдсан ч энэ талаараа дэлгэрэнгүй ярихыг хүссэнгүй. Эцэст нь Lacey Mel 2 тэдний байшинд ирлээ. Тэдэнд мэдээж хэн ч хаалга тайлж өгсөнгүй. Ингээд цагдаа дуудаж шүүн дунд мөрдөгчд байшинд нэвтэж орсноор ээжийнх нь цогцыг оллоо. Харин энэ үед Godijoni гэрт баяр болж байлаа. Орой хоосондоо тэд шарсан дахианы мах олж чаджээ. Гэтэл өнөөх хутаг бэлий хийж явуулсан илгээмж нь хүрээд ирэв. Үүнээс яаралтай салах хэрэгтэй байсан ч Nick-ийг ширээний араас босгох ямар ч боломжгүй байв. Учир нь өнөөдөр дахианы мах идэж байгаа онцгой өдөр бөгөөд хоол нь хүрчин шүү дээ. Gypsy гадагш гүүн гарав. Тэр ямар нэгэн нуур цөөрөм олж хэргийн гол нотлох баримтуудыг усанд живүүл хэрэгтэй байлаа. Nick хэдийгээр араас нь гарч ирсэн ч түүний сэтгэц бүр мөсөн саатсан бололтой. Тэр гүйж гацаад нэг зүг дугуйч чадахгүй байлаа. Охин энэ үед айкс тагтав. Яг л ямар нэгэн хар дарсан зүуднээсээ гарч чадахгүй гацчихсан мэт санагдж байсан юм. Түүний тэгтлээ хүсүү үлээсэн шинэ амьдрал нь ерөөсөө өөрт нь таалагдахгүй байслаа. Гэтэл өнөөх мааныг залуу үүний хариуд зүгээр л газраас дахиад нэг чулуу авч тоогсож эхлэхэн дээр. Katie мууталцсан зогсох хоёр залууг буцаагаад гэлүүн хөөж оруулав. Энэ үед мөрдөгч хамтрагчдаа Facebook дэх постуудын байршлыг хэдийнэ тогтоосон тухайгаа мэдэгдэх бөгөөд Wisconsin мужийн Big Bend хотоос нийтлсэн болох нь батлагдана.
Энэ хооронд Gypsy өөрийн мөрөөдлийн хан хүүгийнхээ талаар улам сонирхолтой бас аимшигтай зүйлсийг олж мэдсээр байлаа. Гайхалтай залуу эмэгтэй хүнтэй хэрхэн харилцах ёстой тухай бүхэл бүтэн жагсаалт бичиж бэлдсэн байжээ. Үүнд хаалга онгойлгож өгөх, хонгор минь гэж дуудах, хооллох гэдэл. Гэтэл генетикийн цагдаагийн дохионы улаан цэнхэр гэрэл өрөөг гэрэгтүүлхэн тэр байшинг цагдаа нар аль хэдийнэ бүсэлжээ. Gypsy сандралд орлоо. Цонхоор зүгтах ямар ч боломжгүй. Учир нь өмнө нь Никийг цонхоор өсөрч зүгтахыг оролцсон дараа ээлж аав нь хадаж тагласан байв. Гэхдээ тэд нуугдах гайхалтай санаа ууснаа шүүгэнд орж нуугдах байв. Гинти явдалд зочирдож мэрж гайхсан Венс Кейти хоёр цагдаа нар яагаад өөрсдөнд рүү буу тоожгож газар хэвтвийг шаардаж байгааг огтхон ч ойлгосонгүй. Ник энэ үеэр охин тандан ээж цагдаа нарт тиймч дуртай биш учраас тэднийг аргалаад хөөгөөд гаргачих визээ гэж танигтав. Ник Gypsy-г үргэлжлүүлэн тайгшруулж тэд эндээс мустарч гэрлээд яг л Bonnie Clyde хоёр шиг үргэлж хамт байх болно гэж хэллээ. Цагдаа нар Godishoni гэр бүлийнхнээс Gypsy Plasher-т тэднийд хэрхэн ирснийг тодруулж байв. Katie хүүгээ сэтгцэн асуудалтай ч хинт ч гим хоргүй амтан гэж цагдаа нар тайлбарлана. Тосгойнхан өрөөнүүдийг нэг бүрчлэн нэгжиж эхэллээ. Gypsy өөрсдийнхөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж өөртөө босон Никт итгүүлэхийг хийж байна. Гэт шүүгээний хаалга онгож хосуудыг гараа өргөнд гарч ирэхийг туушаалаа. Цагдаагийн хилцээр мөрдөгч Gypsy-гээс мэдүүлэг авахар орж ирэв. Тэрээр ээж нь нас барсан тухай хэлэхэд Gypsy сонсон зүйлдээ цочирдсон мэт дүр үзүүлж жүжиглэх ур чадвараа тултал гаргана. Гэвч мөрдөгч түүнийг өөртөө том нүх малтгаа болж бүгдийг үннээрээ ярихыг санал болгов. Мөрдөгч Gypsy-г энэ хэрэгт хамааралтай хэдийнэ мэдэж байлаа. Энэ үед нөгөө өрөөнд Ник Дидийг хутгаснаа хүлээв. Тэрч байтугай түүнд хий хоосон дуу хоолой сонсогддог. Ер нь л тэр дотроо олон хуваагдсан этгээд гэдгээ ч ярина. Мөрдөгч түүнээс Gypsy түүний төлөвийг мэдэж байсан эсхийг асуухад Ник ер нь бол тэр өөрөө надаас гуйсан шүү дээ гэж хариулв. Katie хүүгийнхээ оюун ухааны хөгжил нь өөрт 15 настай хүүхдийн төвшөнд зогссон гэдгийг цагдаа нарт ярина. Харин охины ээжийг хөнөөсөн хутгаа шуудангаар явуулсан нь ээжийнх нь гайхширлыг маш ихээр төрүүлжээ. Саяхан ээжигээ хөнөөчхөд яаж тийм санаа зовсон шинжгүй юу ч болоогүй юм шиг байж чаддаг байна гэж тэр нэмжээлв. Цагдаа нар Никээс Диди рүү бэлэг эрхтнэрээ хүрсэн эсэх гэх мэт зүйлийг нарившин тодруулж асуув. Учир нь тэрээр өмнө нь McDonald-д 9 цагийн турш насан туршидын кино үзэнгэ өөрийгөө оролдож байгаад баривчлагдж байсан намтар түүхтэй нэг найж. Харин Gypsy хамаг бурууг Ник рүү чихв. Охин юунд ч туслаагүй. Түүний төлөвийг бүр огтоос мэдээгүй байсан гэж хэлв. Үүний дараа гин царайсан охин техник суллагаар шинээр гарах оддын дайн киног үзэж амжих эсхийг мөрдөгчөөс лавлан асуув. Хуршүүд нь шерифийн хэвлэлийн хурлыг зургатаар үзэж байв. Тэд Gypsy олдсонд баярсан ч удалгүй түүнийг улбар шар өнгийн хоригдлын хувцастай байгааг хараад маш ихээр гайхна. Хамгийн сонирхолтой нь тэр бүр хөл дээрээ зүв зүгээр ахаж байлаа. Түүнийг шүүх танхим руу оруулж ирэв. Прокурор шүүгчд цаазын ял эсвэл бүх насаар хорих ял төлөвлөж байгаагаа мэдгдсэн юм. Тэрэгцэргүй үлдсэн охин нулимсандаа живхээс өөр аргагүй болов. 1997 он 6 настай Gypsy аль хэдийн нүдний шил сонин яга малгай өмгчгсэн байгааг Gypsy-гийн дурсамж маягаар бидэнд үзүүлнэ. Шүүгчийн алхаа цохих чимээ одоо үед том болсон Gypsy-г өнгөрсөн дурсамжаас нь бодит байдалд эргүүлэн авчрав. Түүнийг болон Ник Godishoni-г нэгдүгээр зэрэглэлийн хүн амны хэрэгт буруутгалаа. Gypsy гин бурууга хүлээн зөвшөөрсөнгүй. Залуу түүнд яг л Bonnie Clyde хоёр шиг бие биеэ хизээж орхихгүй гэж амсна. Гэвч охин энэ түүх хэрхэн төгсснийг мэддэггүй байсан юм. Gypsy өөрийг нь цаазаар авахгүй байх гэж найдаж байлаа. Өмгөөлөгчийн төлөвлөгөө бол Диди охиндоо юу хийж байсныг дэлгэж тангагтны шүүгчдийн өрөвдөх сэтгэлийг төрүүлэх явдал байв. Үүний тулд өөрчлөлөгчийнхээ эмнэлгийн карт руу нэвтрэх шаардлагатай болно. Гэвч гарын үсэгт оруулсан итгэмжлийн дагуу үүний тулд охины үзэн яддаг ааваас нь зөвшөөрөл авах хэрэгтэй байлаа. Gypsy шоронгийн хоолнд орж жин нэмсэн нь хоригдлуудын дунд маш ховор тохиолддог зүйл байв. Эцэст нь тэд гидсэнд нь байх хооллох гуурсыг нь авч хаях цаг болсон ч охин нэг л хүсэхгүй байлаа. Тэр зүйтгэй ээжийнхээ дурсгал болгож тэр гуурсыг өөртөө үлдээхийг гуйсан ч тэрхүү ховонцор хогны сав руу явж одов. Одоо тэр ганцаараа хооллож, ганцаараа унтдаг болжээ. Ник торны цаанаас Bonnie Clyde хоёр амиа алдсан байсан гэдгийг баяртайгаар хэлээд Gypsy-г мөнс өөрийг нь хизээч орхихгүй гэж амлах хэрэггүй. Gypsy Lacey рүү залгаж энэ бүх хуурам мэхлэлтэд зөвхөн ээжинс буруутай гэдгийг түүнд итгүүлэхийг хичээж байлаа. Тэгэд энэний төлөө түүнийг алах хэрэгтэй байсан гэж юу хэмээн хөрш эмэгтэй гайхширна. Тэр хуучин найзаагаа шоронд эргэж очихыг тиймжих хүсэхгүй байлаа. Харин Gypsy тэр даруй аав руугаа залгаж тусламжгүй.
Планшардын хуучин хөршүүд барбекю шарж идэхээр цугласан бөгөөд бүтэн 7 жилийн турш тэднийг хуурч мэхэсэн тэрхүү хажихтай гэр бүлийн талаар шаваага хантал ярьж байлаа. Жипсигийн хувьд гентийн зүйл болж аав нь түүнийг эргэхээр ирлээ. Тэр хоёр ширхэг шахлаад мөн охиныхоо эмхийн картуудыг авчирчээ. Тэрхүү картууд дээр Диди охиныхоо таталт өгдөг, амьсгал нь боогддог, бас 3 настайгаас цусны хорт хавдраар өвчиж байсан талаар байн ярьж байснаар бичигдсэн байв. Гэвч бодит байдал дээр энэ бүхэн огт босоогүй байжээ. Гэхдээ л ээж нь ааваас нь ялгаатай нь ядаж л үргэлж хажууд нь байсан шүү дээ. Аав нь болох Род Планшард өөрийгөө өмгөөлж бид тэр үед дөнгөж 17 настай байсан. Өөрөөр хэлбэл одоогийн Жипсигээс 7 насаар дүү байсан болохоор юу ч шийдэж чадахгүй байсан гэж тайлбарлана. Тэрээр охинтойгоо уулзалтыг байнга хичээдэг байсан ч Диди үүнийг нь боловсрохын тулд үргэлж ямар нэгэн шалтгаан олдог байсан гэн. Тэрээр охиноо 2 сартай, 3 настай, 8 настай байхад нь чамд байсан байлаа. Гэвч ээж нь охины тархийг нь угаачихсан тул Жипси энэ бүгдийг тис өөрөөр санаж аавыгаа бүр мөсөн мартсан байв. Өмгөөлөгч эмзэгийн тэмдэглэлүүдийг шүүхэд гаргаж өгöd хэрэгт хүргэсэн нөхцөл байдлууд нь хайцсангүй адилгүй тус Жипсигийн хэргийг нэг Годишоны хэрэгээс тусад нь авч үзхийг шаардав. Жипси бол сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийллийн хохирогч мөн. Одоо Жипси прокурортой тохиролцож гин бурууга хүлээн зөвшөөрөх шаардлагатай болсон. Тэгж байж гэр залуугаараа солигдох боломжтой. Лейси Жипси дээр очих хэсэгтээ эргэлзэж байлаа. Гэхдээ ээж нь түүнд ядчил сониуч зангийнхаа үүднээс хов живний төлөө боловч очиод уулз гэж зөвлөв. Гэвч эцсийн дүнд Лейси биш ээж нь өөрөө л иржээ. Эмэгтэй Жипсигээс шууд асуултууд асууж эхэллээ. Өөрийгөө алхаж чадна гэдгийг хизээ мэдсэн юм бэ? Энэ бүхэн хүмүүсийн мөнгө, хандивын сангуудыг заллах гэсэн л өөр байсан гэж юу? Чи зүгээр л босоод яваад өгч болох байсан байж яагаад заавал Дидийг хөнөөсөн юм бэ гэж сурвалжлагч шиг шалгаасан ч ямар ч хариулт сонссонгүй. Жипсигийн хийсэн үйлдэлийг юугаарч зөвтгөхийн аргагүй. Хүү аймны хэрэг гардаг өдөр Диди охиноо Тэнгэрийн элч гэж дуудана. Ээж нь түүнийг харин Жипси ээжигээ хамгаалж явдаг тухайга ярилцсан. Охины нүднээс нулимс урслаа. Диди унтахынхаа өмнө намайг битгий өвтгөөгөрөө гэж арай адан шивнэв. Жипси босоод ачаа тийшээ бэлдэж эхэллээ. Нэг хэдийнэ үүдэнд нь ивчгсэн хүлээж байв. Жипси загас устдаг хутаг аваад ухаан муутай найз залуудаа хаалга тайлж өгөхөөр явлаа. Хаалга инхүү чихрэн онгов. Нэг асидинэ бэлийг өмсчихсэн байх бөгөөд хутгийг авахар гараар самбана. Жипси ээжтэйгээ унтдаг ундлахны өрөөгөө зааж өгöd өөрөө угаалгын өрөөнд орж дүүцэгдлээ. Удалгүй тэрээр ээжийнхээ цөхөрсөн хашрааныг боосон өөрийнх нь нэрийг арай ядан дуудахыг сонслоо. Шөнийн зочин түүнийг хутгалах тоолонд ихэнх нь хоолой сөнгөцөр байв. Түд удалгүй байшинд нам гүн байдал ноёлж цусанд бодогдсон хутга барьж хүзүүгээ цус болгосон нэг хаалга тогшов. Тэр шууд л охиныг үнсгээр дайрлаа. Жипси хотгоо угааж байхдаа айсандаа чичирч байв. Одоо нэг ихч бас цэвэрлэх хэрэгтэй. Тэрээр хотгож байхдаа нөгөөх нь өөрийгөө зүсчихсэн байлаа. Жипси дүр эсгэж зүжихдээ маш гарамгаа болсон байв. Гүнзгий амьсгаа аваад л тэр гин цайлхан ажиргалтай охины багийг өмсч байна. Нэг Жипсиг орлоо төшилж унгаагаад өмдөө тайлж чихмэл тоглоомуудын дээр түүнтэй шууд л ингэр зурулв. Мөрөөдлийн ханхугээс ийм тэнэг авир гарна гэж огт төсөөлөөгүй байлаа. Үүний дараа Жипси нүрээ будаж харин нэг хувцнаасаа цусны толбыг угааж арилгав. Охин хиймж үсээ зөвч ганглаад такси дуудлаа. Харин залуу мөнгөтэй уутыг авч яв. Жипси хоёр усан гахаага үүдний сарвчандаа зүгээр л гаргаад тавьчихлаа. Явхынхаа өмнө охин байшингийнхаа дусааныг маш хүйтэн болгож тохируулсад одоо шинэ амьдралдаа тэр бийсэн болжээ. Гэвч түүний хүссэн зүйлсийн аль нь ч бүтэж хэрэгцсэнгүй. Шоронгийн өрөөндөө тэрээр ээжийнхээ мөрөн дээр толгоогоо тавиад сууж байна гэж өөрийгөө төсөөлнө. Жилийн дараа Жипси 2 дугаар зэргийн хүү амны хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Одоо тэрээр 10 жилийн хорих ясаа эдэлж байгаа бөгөөд шоронгоос гараад өөрийн гисэн гэр бүлтэй босохоор төлөвлөж байгааг нь. Харин Никийг 1-р зэргийн хүү амны хэрэгт буруутгасан. Тэрээр хугацаанаас өмнө тэнсэн суулгагдах эрэхгүйгээр бүх насаараа хоригдох ял хийж жон гэд энэ айн шигт түүхийн бодит хүмүүсийн зургуудыг бидэнд үзүүлсээр энэ цовруус төгсөв.